Оройн guys, ашиг өндөр байна уу? Арилжаа сайхан явж гин үү? За, өнөөдөр 1 сарын 13 хэдүүлгийн багц он гарснаас хойш ойролцоо 10 ойр өссөн байгаа шүү. За, тэгээ өнгөрсөн он гоё байсан. Энэ он бүр гоё эхэлж байгаа. За, тэгээ яагаад ингэж байгаа юм бэ гэх юм бол тодорхой хөрөнгө оруулалтууд амарсан анхаарал хандуулж байгаа шинжилгээ, үнэлгээ гих мэт айгу зөв хийж байгаа. За тэгээд дахиад нэг сайн мэдээ байгаа. Өмнө би таадэд үзүүлж исэн өөрийнхөө хөрөнгө оруулалтынхаа чадвараа дээшлүүлэх, илүү их судалгаа хийх, илүү их шинжилгээ хийх платформ би өөрөө хөгжүүлээ явж байгаа. Ерөнхийдөө айгу гоё ахиц гарцсан. Окей. Тэгээд ер нь бол дуусахд өгч जैन. Та ингэ харж байгаа юм бол энд нөгөө шинжээч нарыг дагдаг функц байгаа. Энд нөгөө чартын ерөөхдөө урьдчилан байдлаар хардаг. За энэ шууд үнэлгээ хийдэг. За тэгээ өөр шинжээч нар юу хэлж байгаа юм бэ? Тэгээд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд дахиад 3 сая хүмүүсийн дата ухсан, ойролцоо одоо бараг $40,000 дата худалдаж авсан, ухсан, scrape хийсэн. Хиймэл ухаан дээр 3 4 модель хөгжүүлсэн энэ цаана бүгдээр ажиллаж байгаа. Одоо нэг асуудал юу байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл энд нэг Солонгос tweet байна. Энийг ерөөхдөө орчуулдаг болсон одоо бас Солонгос, Япон гэх мэтчэн Франц, Герман бүх шинжээчнэр дэлхийн бүх шилдэг шинжээчнэр ингээд дагдаг болсон. Тэгээд ерөөхдөө энэ систем удахгүй биелэн болчихно. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол хэдүүлээ илүү өндөргөөч аана. Тэгээд энэ систем гарахаас өмнө бүртгүүлсэн хүмүүс тий энэний ерөөхдөө мэдээллүүдийг тий манай school subscription-аар дамжуулаад өнгөө авчин одоо одоо бүртгүүлэхгүй бол тий дараа нь нэмэлт төлбөртэй болно шүү. Окей. За окей тэгэл одоо зах зээлийн апдейт руу орцгоё. QQQ дээр хэдүүлээ юу ярьж ирсэн бэ гэх юм бол low, higher low, higher low. Тэгээ одоо энд юу болж байна гэх юм бол нэг resistance байна. Тэгээд хаашаа яваад байгаа юм бэ гэх юм бол triangle wedge руу орцсон байгаа. Ерөнхийдөө resistance-ийг ерөнхийдөө ингээд долоогоол явж байгаа. Өмнө нь бол нэг жижигхэн fake out хийсэн, failдсан. За тэгээд тэрнээс олоод reaction pivot low up хийсэн, pivot low, тэгэл дахиад нэг pivot low. Тэгээ юу болж байна гэх юм бол одоо нөө зарах хүмүүс нь бүгдээрээ зарцсан, авах хүмүүс нь нэмээд авч байгаа. RSI ингээд дээшилж байна. Volume сонирхолтой энд харагдахгүй тий одоо trading view дээр нэг жижигхэн алдаа гарцсан байгаа. Гэхдээ volume бас дэжгүй. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо ерөөдөө ингээд дэшээ явна. За тэгээд Nasdaq дээр хэдүүлээ ямар нэг позиц байхгүй. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол хэдүүлээ өмнөх за daily chart руу орцгоё. Миний таамаг юу юм бэ гэвэл Fibonacci гаргачих. Окей, low, high, retraction. Тэгээд ерөнхийдөө target юу юм бэ гэх юм бол Nasdaq дээр 26575. Тэгээд та зүгээр энийг QQQ руу хөргүүлчих юм бол тэгэл ерөнхийдөө өнөө төрхөн гараад ирчин. За Dow Jones ерөнхийдөө breakout хийцэн. Таад ингээ энд харж 50 day moving average-ийн дээгүүр явж гин 200 day moving average-ийн дээгүүр явж байгаа. RSI нь ерөнхийдөө нэлээд тулцсан байгаа. Тэгээд одоо гэхдээ таад ингээ харж байгаа юм бол энэ daily candle, өчигдрийн candle маш хүчтэй. Жон доош явах гэж үзсэн буцаага дээш явсан. Тэгээд ер нь бол одоо psychological number 50,000 руу ингээ явах гэдэг. Тэгээд Dow Jones дээр юу харагдж байгаа юм бэ гэх юм бол магадгүй дахиад жоохон retraction хийж магадгүй. Гэхдээ ер нь бол дээшээ явахаар харагдаж байгаа. Тэгээ Америкийн эдийн засгийн мэдээнүүд нь ерөөхдөө айгуу дэжгүй дотоодын нийт бүтээгдэхүүн айгуу хүчтэй гарч байгаа. Удахгүй ер нь сонгуул айл хэдийн эхэлсэн. Тийм учраас Мадурогийг зүгээр ингээд банд болгоо хайцсан. Ираныг одоо унгаах гэж үзэж байна. Тэгээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд тий геополитик дээр хин ялж исэн бэ гэвэл ерөөхдөө Хятадууд ялж исэн, Оросууд ялж исэн. Гэхдээ одоо ерөөхдөө Трамп нүүдэл шийдлүүдээ хийгээд Венесуэлагийг булгаад авчлаа, Панамагийг булгаад авчлаа. Тэгээ Иран унчих юм бол бас ерөөхдөө Америкчуудад ашигтай яагаад вэ гэх юм бол Хятадууд ханаас маш хямдхан нефт авдаг байсан бэ гэх юм бол Иранаас супер хямдхан нефт авдаг байсан. Венесуэлагаас маш хямдхан нефт авдаг байсан. Тэгээ энэс болоод юу бол магадaltaй юм бэ гэх юм бол буцаагаад аль талын авгаа зам хөдөлж магадгүй. Энэ удаа хэний авгаа зам хөдлөх магадaltaй юм бэ гэх юм бол Трамп их биш. Яг гэх юм бол Трамп амжилтууд гаргаж байгаа. Трамп бол ялалт байгуулж байгаа. Тэгээ хин авгаа зан гарах магадaltaй юм бэ гэх юм бол магадгүй Хятадууд. Тэгээд буцаагаад дахиад
тэр газрын ховор элемент гих мэд шин тэн дээр дахиад экспортын хориг гарах магадaltaй. Тийм учраас хідүүлээ магадгүй дахиад энэ газрын ховор элементийн арилжаа руу удахгүй орох цаг нь болцсон байж магадгүй. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгааз тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, S&P 500 харах юм бол ерөөхдөө QQQ-гаас төрүүлээ хөдөлсөн байгаа би өмнө хэлжсэн хамгийн хоцорч байгаа ерөөхдөө индекс нөгөө Nasdaq хамгийн түрүүлж явж байгаа нь бол Dow Jones яг гэх юм бол олон улсын мөнгө хоёр дахь байр нь хин явж байгаа юм бэ гэх юм бол S&P 500 тэгээд таад харж байгаа бол өнгөрсөн 2 хоног ерөөхдөө дэжгүй явж байгаа энд бас ерөөхдөө triangle wedge байсан тэгээд одоо ерөөхдөө S&P 500 breakout хийж байгаа тийм учраас Dow Jones breakout элитийн хийцэн S&P 500 дагаад явж байгаа. Тийм учраас ерөнхийдөө QQQ технологийн сектор ерөнхийдөө араас явчихна. За, хэдүүлэнгийн багцыг маш сайхан ногооруулж байгаа юм юу юм бэ гэх юм бол алт. За, геополитик дээр олон төрлийн драма явж байгаа. Тэгээд би өмнө зөндөө хэлж ийсэн ер нь бол эхлээд энэ triangle wedge-аар явж ийсэн. Тэгээд нэг false breakout хийсэн, fake out. Би юу хэлжсэн бэ гэх юм бол false breakdown болох магадaltaй. Гэхдээ false break out хийсэн. Тэгээ буцаагаад энэ wedge руу ороод тэгээд ерөөхдөө retest хийгээд одоо ингэ ерөөхдөө дээш явж байгаа. Тэгээ хідүүлээ юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол 4900, 5000 эсвэл магадгүй бүр 5100 тэр хүртэл ингээ хідүүлээ харцгаая тийм учраас хідүүлээ UGL нэмсэн уул уурхайн компаниудаа дахиад баг зэрэгээр нэмсэн. Тэгээд зүгээр одоо ингээ хараа суух хэвээр манай UGL ер нь өчтөр маш дэжгүй ингээ дээш явсан бүр 63 80 дээр явж исэн. Одоо pre-market дээр 62 50 сандрах тийм паниктах ерөөсөө хэрэггүй хэдүүлээ одоо 50 байна. Шуналдахгүй шүү. Ийм ногоон өдрүүд ирдэг. Гэхдээ одоо энэс болж одоо идрат арилжааны бурхан идрат үргэлж зүв таадаг. Би одоо сураад авчлаа. Идрэгийн school community дотор ингээ бүтэн жил явлаа. Би одоо энийг ойлгочлоо. Зах зээл намайг яаж чадахгүй тийм их зан авахгүй шүү. Тэ хэдүүлээ 50 байцгаая. Зөрөгтэй байж болно. Хөрөнгө оруулалтуудаа итгэлтэй байж болно. Гэхдээ үргэлж салах бэлэн байх ёстой шүү. За. Нэг лата юм юу юм бэ гэх юм бол мөнгө ерөөхдөө нэлээд томоохон топ хийчээд буцаага retraction хийгээд тэгээд ер нь бол sideways consolidation bull flag хийчээд одоо буцаагаад ингээд дээшээ явж гин. Тэгээ юу болсон бэ гэх юм бол хэдүүлээ харамсалтай Hecla mining, Core mining-аас stop loss-аас болж ерөөхдөө биднэрт shake out болсон. Core mining гэхдээ автоматик багцлууд хിവэрэ байж байгаа. Гэхдээ ер нь та харж байгаа юм бол Hecla mining дээр хизээ хөөгдсөн бэ гэх юм бол яг энэ 18 20 дээр хөөгдсөн тэгснэ одоо 24 дээр явж байгаа. Ерөөхдөө аюу харамсалтай юм болсон. Мөнгө дээр ингээ харах юм бол одоо ерөөхдөө дахиад нэг retest хийж магадгүй энэ 82 70 хэдэн доллар дээр тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол нэг 90 мэр хавцаа хэдүүлээ ерөөхдөө энэ AGQ-гаас гарах шүү. Тэгээ автомата дээр бас удахгүй Core mining гэх мэт хувьцаануудаас гарах цаг нь болж ирж байгаа шүү. За өмнө сонирхолтой хэлжсэн VIX ерөөхдөө амар 50. За Иранд ерөөхдөө нэлээд томоохон эрсдэл болж байгаа. Ираны засгийн газар ерөөхдөө унахад маш ойрхон байгаа. Унахгүй ч байж магадгүй дахиад нэг 2 жил. Гэхдээ нэг 3 4 жилийн хугацааны дараа Ираны засгийн газар ерөөхдөө баг унахаар юм шиг харагдаж байгаа. Венесуэла тэ өмнө би хэлжсэн Мадурогийн цаг хугацаанд ерөөхдөө дууссан тэ Америкчууд аль хэдийн байлдааны ус гэх мэт шин байшуулсан. Одоо Америкчууд юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ Венесуэлагийн хүмүүс бидний үүхэнд орж ийн үү эсвэл хэддууттай зузаарах гад хിവэрэ байгаа юм уу тэгээ хэрэгцээ гарах юм бол дахиад Венесуэла руу ороод тэ Мадурогийг оролцсон хүнийг баривчлаад авчин тийм учраас Венесуэла одоо ерөөхдөө томоотой Америкчуудын үгэнд орно. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол энэ VIX ерөөсөө хөдлөхгүй байна.
Тэ 15 маа хуваарэ байж л байгаа. Тэгээд хэдүүлээ харцгаая 13 хүртэл буурсан гэдэг чинь би баг итгэхгүй байна те маш тайван байгаа гэсэн үг. Гэхдээ энэ VIX-ийг хэдүүлээ харцгаая гинт ингээд савлаа авчдаг шүү. Тэгээ хятадууд төр газрын хоор элементээр дахиад авгаа зангаа гаргачих юм бол тэгэл энэ дэшээ явах магадлал байгаа шүү. За Tesla саяхан нэг жоохон энэ тэ яг энэ ер нь бол бас яг энэ тренд лайнаараа явж байна. Тэ та харж байгаа юм бол бас энд нэг wedge байна. Тэгэхээр хэдүүлээ яг энэ log chart-ыг гаргацсан байна л да. Саяхан бүгдээрээ log chart-аар харж байна. Тэгээд Tesla юу хийж үтсэн бэ гэх юм бол энүүгээрээ breakout хийсэн. Гэхдээ энерги хангалтгүй байсан. Дахиад тэгээд double top хийгээд ерөөхдөө breakdown хауртал явсан бэ 380 дахиад нэг breakout хийх гэж үзсэн. Дахиад failдсан. Тэгээд анзаарч байгаа юм бэ гэх юм бол low жоохон higher low одоо ерөөхдөө ингээ явчаад тэгээд яг магадaltaй юм бэ гэх юм бол нэг бол дээшээ нэг бол доошоо 200-day moving average бол up 50-day moving average бол up тийм учраас энэ ойлцооныг 60% тийм 60-аас 62% статистикээр тиймэрхүү байдгийн тийм uptrend дотор нэг triangle wedge хаашаа resolve хийдэг бэ гэх юм бол нөгөө дээшээ breakout хийчдэг тийм учраас Tesla-гийн позиц барьж байгаа шүү дээ. Окей. Oscar after нэг сүртэй ярих юм хэрэггүй саяхан нэг 18 хэд өнгө хүртэл явсан. Тийм би зөндөө хэлж ирсэн. Ерөөхдөө хэдүүлээ анхныхаа транш хизээ зарах юм бэ гэх юм бол энэ хаваар зарна. Тэгээ бүрэн exit хизээ их юм бэ гэх юм бол энэ дээгүүр exit тийм тэгээд энэ дээрээ сүртэй ярих юм байхгүй. Окей. Mika Metals айгу хөрхөн яг энэ шугамуудын дагуу явж байгаа одоо log chart-ын унтраачих юм бол тий энүүгээр ингээ айгу томоотой явж гин алтны ханш ингээ жоохон дээш өсчих юм бол үргэлжлүүлээд дээш явах магадaltaй. Одоо ерөөхдөө алтны ханш жоохон амьсгаа авах жоохон sideways consolidation эсвэл жоохон retraction хийх байх. Тийм учраас энэ Mika-гийн хувьцаа энэ 25 маа руу буугаад ирэх юм бол магадгүй хэдүүлээ нэмж аавна. Маца дээр хэлэх юм байхгүй хэдүүлээ тэ саяхан энэ 12 моёр дээр нэмж авсан. Тэгээд ер нь бол энд юу болж байна гэх юм бол нэлээд сайхан consolidation явж байна. Тэгээд таад харж байгаа бол энэ тэ consolidation тэгэл higher low higher high тэгээд ер нь бол энэ resistance breakout хийчих юм бол тэгэл нэг 17 18 центийн төвшөнд очоод тэгээд хэдүүлээ ашиг авнаа. Окей. Westwoods дээр хэдүүлээ юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол нэг flag үсээд байна. Тэ bull flag байх магадлал маш өндөртэй. Ер нь бол ингэсгээд ер нь бол Westwoods дээр шинэ мэдээлэлүүд гарна. Тэрийг хүлээж байгаа. Тэд нэр ингээ сайн гараад ирчих юм бол дахиад нэг leg up тэгээд ер нь бол 10 цент 11 цент дээрээ хэдүүлээ ашиг авна шүү. Окей энэ дээр өөр нэг сүртэй хэлэх юм байхгүй. За Ola Mining таад өөрөө хуваараа нэмэлт арилжаа хиймээр байгаа юм бол Ola Mining дээр нээлттэй хийгээрээ ерөөхдөө ингээд энд нэлээд их энерги цугларсан байгаа заа яа. Нэлээд их зарах хүмүүс нь бүгдээрээ зарцсан. Зараад тий одоо тэгээ low-ууд нь илүү өндөр high болол low higher low higher low higher low одоо ерөөхдөө энийг ингээд цогчих юм бол ерөөхдөө айгүй хөөрхөн дээш явчих юм байна. Та энэ дунд бүр ингээд шуналтай хүмүүс байгаа юм бол нэг жижигхэн опшн арилжаа бас хийх боломжтой юм шиг надад харагдаж байна. Гэхдээ all in хийхгүй шүү, шуналтахгүй шүү. Өнгөрсөн жилийн өгөөж маш сайхан байлаа. Энэ жилийн эхний 10 хэдэн өдрийн өгөөж бүр сайхан байлаа. Тийм учраас нэг сүртэй all in хийж тэнэгтэж тэ ерөөсөө хэрэггүй шүү. Окей. EQR тэ 30 хэдэн центээр хэдүүлээ орсон. Гэхдээ айгүй багаар орсон. Тэ. Тэгээд өдөржин энэ чартыг хараад тэ жинтэй ордог байж тээ. Яагаад вэ гэх юм бол ёстой ингээл харъя л та. За 41 дээр орсон гэж бодъё. Тэгээд 175% орсон байгаа хгүй. Тэгээ өглөө болгон энэ чартыг хараад миний нүднээс нэг жоохон нулимс гардаг. Гэхдээ яг хуу одоо нилийн дэше явчлаа. Тийм учраас удахгүй энэ 7 хоногт хэдүүлээ EQR дээр баг зэргийн ашиг авах шүү заяа. BITI дээр сүртэй ярих юм хэрэггүй. Ер нь бол энэ арилжаанаасаа удахгүй бас гарч магадгүй. Hagla Mining би дөнгөж сая ярьсан те мөнгөний компаниуд ерөөхдөө амар сайхан явж гин. Сонирхолтой юм бэ гэх юм бол neft breakout хийсэн. Та нэг харж байна уу? Тэ. Neft
Нефт яг нь нефт одоо нэг яарад орно гэсэн юм байхгүй. Гэхдээ хэдүүлээ log chart-ыг гаргачихъя. Окей. За тэгээд нефтнэр юу болж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол тэ энд нэг fake breakout хийх гэж үзсэн. Тэ нөгөө геополитикийн Иран гэх мэтчлэн. Тэгээ юу болж байна гэх юм бол энд support авлаа, энд support авлаа, энд support авлаа. Гэхдээ breakout хийх ерөөдөө болоог байгаа. Тийм учраас нефтийг хэдүүлээ ойрын хугацаанд нэг сүрт оролдохгүй. Ер нь бол энэ чартнаас гараар retest хийгээд ингээд дэшээ яваад ирэх юм бол хэдүүлээ нефт рүү орно шүү. За доллар маань ерөөдөө basing pattern өргөжүүлээ явж байгаа. Тэгэл ерөөдөө чангарч баг зэрэг чангараал явж гин тий. Хэдүүлэн micron саяхан орсон. Энэ дээр хэлэх юм байхгүй storage, RAM, HBM тий өндөр хурдтай storage, GPU, data center bla 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 энэ өргөжлөлөд явах хаа тий Nvidia ер нь бол тий head and shoulders байх магтлалтай. Гэхдээ үгүй бах гэж бодож байна одоо Vera Rubin chart гарч байгаа энэ жилийн борлуулалтаа бүгдийн тэрчтэй хийцэн locked up Nvidia-гийн chips ерөөхдөө олдохгүй байгаа. Хэдтууд нэмэлт чип захиалж магадгүй захиалахгүй ч байж магадгүй ерөөхдөө томоохон компаниуд H200 чипийг ингээд захиалах гал явж байгаа. Тэгээ хэдтийн зах зээл тэнгнээсээ нэгдэд ирэх юм бол хэдтуудын авгаа зан гайгүй байх юм бол ерөөхдөө Nvidia-гийн хувьцаа дараагийн pop хийхэд бэлэн байгаа. Хэдүүлээ weekly chart-аар нь ер нь ингээ харж гин. Тэгээ хэдүүлээ Fibonacci-гийн зүгээр гаргачих. Fib chart эндээс эхлээд high нь байлаа. Low нь маань ерөөхдөө Fib 1 дээр ерөөхдөө сая явж гин одоо 0.786 дээр ингээд тэг calling pattern болж гин. Тэгээд ерөөхдөө яах магадaltaй юм бэ гэвэл хэдүүлээ энийг ячаад тэг энэ бүтэн retraction байлаа гэхэд ер нь бол үргэлжлүүлээд дээшээ явах магадлал бол байгаа. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол 0.610 0.618 хүртэл явах потенциалтай юм шиг харагдаж байгаа. Энэ AI bubble бол дуусаг баха. Дуусаагүй. Би л дуусаг бах гэж бодож байна. Тэ. За өнөөдөр манай багцлууд нэмэгдэж байгаа нэг хувьцаа, эргүүлээд нэмэгдэж байгаа нэг хувьцаа юу юм бэ гэх юм бол Alibaba. Тэгээд хэдүүлээ бас өөр хэдтийн компаниуд руу орно энэ жилдээ. Хэдүүлээ одоо мөнгө алтан дээрээ нэлийн төвлөрсөн байгаа. Зис танксан дээрээ бас төвлөрсөн байгаа. Тэр позициудаас гарсныхаа дараа хэдүүлээ яах юм бэ гэх юм бол тэ хэдтийн зах зээл рүү баг зэрэг шилжнэ. Окей. Энэ жилийн хагас жилийн энэ оны хагас жилийн байдлаараа хэдүүл яах юм бэ гэх юм бол тэ алт мөнгөний оргилцыг төхөөд ирэхээр тэндээсээ гараад тэгээ баг зэрэг хэдтийн компани хэдтийн зах зээл орно. Тэгээд бас нэг дахиад нэг хэдэн уурхайн компаниуд байгаа. Гэхдээ алт мөнгө бол биш. Тэ зэсийн позициудаар нэмж магадгүй. Гэхдээ энэ дээр ерөөхдөө удахгүй апдейт өгчнө. Тэгээ та бүгдэнд баяр хүргэе. Энэ он гайхалтай эхэлж байна. Тэгээ одоо жоохон retraction явна шүү. Тэрэндээ бэлэн байгаарай. 13 хоног дараалал юм ногоон байна гэж байхгүй. Тэ? Гэхдээ сайхан эхэлж байна. Та хамт ингээ хөрөнгө болт хийж байгаа. Баяртай байна. Тэгээ удахгүй миний платформ ингээ бэлэн болчихно. Тэгээ хэдүүлээ хөрөнгө оруулалт та дараагийн шатанд хамтдаа өргөн шүү. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.